Манай үзэгч аавтайгаа адилхан байна уу? Ээжтэйгээ адилхан байна уу хэлээрээ. За тэгээ. За 1 2 3 и. За өнөөдөр ажил томилтоор явж эхэлж байна. Гэрээс гарч байна. Авч ирэх гинэ яах. Кофе аваад. За миний томилтын чемодан. Энэ удаа жоохон том чемодантай. Өмнөхөө ямиг эх талаа нэг бүртгүүл төсөлтөө учраас ноутбук гэдэг нөгөө хичээлийнхээ юмнуудыг баахан авцсан. Давхар шөндөө сууж хичээлээ эндээ. Ямар ч гэсэн амжилт. За. Хүний жам ороод уух юм авч байна. Өнөөдрөөс нэр ээж аав ирж байгаа. Ээж аваагаа эхлээд төрүүлж тосоод Чанжуугийн автобусанд суулгаж өгнө. Аав эмнэлэгт яралтай жоохон биеийн байдал нь мэдгүй байгаад ирж байгаа. Кофе уухаар миний сонголоо. Ирүүл минуттэйсээ. Энэ наад руу урд гарч ингээд их юм битгүй. Байн хүчлэг энэ бичлэг хийж ингээд. Дашигээд. За харин эндэж. Тэгээ одоо нэг 20 минутын дараа автобус ирээд Инчон аэропорт руу шууд яваад Инчон аэропортын терминал 1-аас нь ээж аваагаа тосч хамт хоол идчихээ өдөр байж байгаа 4 автобусанд суулгаж яваад тэгээ манай нэг одоо ирж байгаа тим маань 4:30-аас терминал 2 дээр Корея ирээд тэндээс буун терминал 2 дээр буун 4:30-аас буухаар нэг 5:30 мөч ихэд гараад ирчих байх гээд яг тэгж таарах байх гээд тиймэрхүү байгаа. Тэгээ ямар ч гэсэн хүмүүсээ тусч аваад тэгээл дахиад энэ удаагийнх нь болохоор 4 шөнө 5 өдрийн аялал байгаа. Аялал нь болохоор яг зүгээр энгийн тийм сургалт мургалтын аялал шүү. Энэ удаагийн болохоор эрүүл мэндийн бүтэн биений шинжилгээнд ороод wellness аялал байгаа. Тэгэхээр зөв айгу тааваараа яваад хамгийн сүүлчээр Инчон дээр очиж хоноод хүмүүсээ гаргаад тэгээд дуусч байгаа програм байгаа. Тэгээд 5 дахьд дуусаад 5 дахьд ядж хахад 17 цаг хүртэл манай сургуулийн докторийнхаа дипломыг бичиж байгаа болохоор докторийнхаа дипломны бүртгүүлээ хийлэг гээд тэгээд тэр хоорондор нөгөө бүх юмнуудаа систем дээр апплод хийгээ багшаас гарын үсгээ дээр аваад бүх юмаа бэлдээд бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээд тэрийг бас голоор шүн амжуулж агаад бүртгүүлээд тэгээд принтлээд апплод хийснийхаа бүх батламжийн цаас мас сургуулийнхаа бүх бичиг баримтуудыг авч сургууль дээр очиж биеэр очих юм. Тэгээд тавтахад хүмүүсээ гаргаж өгчөөд шууд буцаж гэртээ ирээд юмнуудаа принтлээд бүх юмаа бэлтгэсэн байж байгаа. Принтлээ сургуулиа авчиж өгөөд тэгээд яах. Тэр хоорондоор нь одоо ээж аав эмнэлгээр явж авах бах. Тэгээд яг тийм Монгол орчуулагчтай манай найз ажиллаж байгаа юм чинь гайгүй байх гэж бодож байна. Аав маань ямар ч гэсэн эмнэлэгт үзүүлнэ. Жохон шинжилгээнийх нь хариунд дутуу муу гарсан гэд энэ тагалгаанд ихэд орох гэж ирж байгаа. Тэгээд нэг 5 хоног бүх юм давхцсан л энэ одоо тэгтээ амжуулсандаа гайг баха гэж бодож байна. Ээж аав хоёр эмнэлэгтээ сайн үзүүлчихвэл тэгээд би нэг томилолтын юм бол гайгүй юм чинь тэгээ голоор нь амжуулсандаа. Тэгээд удахгүй эргээд Инчон аэропорт дээр уулзцгаая. За Инчонд ирлээ. Одоо ээж аав бууцсан байна. Эхлээр гарч байгаа. Ээж авыг эхлээд тусч ав. За. Тошо бууж ирээд Монголоос ирж байгаа. Автобус биш автобус гин онгоц И дээр бууж байгаа гинэ. Манай ээж аав бол онгоцноосоо бууцсан байна. Хилээр гарахгаа хүлээж шиг байна. Явчида. Ээж аав хоёр хилээрс ажилтдаг гарсан байна. Одоо гарч ирэх юм. Одоо тэндээс гарч ирнэ. Хамт бичлэгийг үзцгээе. Ээж автайгаа ч одоо хэвчээ сүүлд уулзлаа.
одоо энэ хоёр ашгүй бас нөгөө сая өнөөдөр яаралтай ирж байгаа болохоор билет болтгүй бизнесээр ниссэн байхгүй. Бизнес аягүй хурдан гарч ирээд амрах шиг билет юу шууд хамгийн түрүүнд гараад дээрэс нь нөгөө ачаа нөгөө хамгийн түрүүнд гаргачдаг юм шүү дээ аягүй амар. Тэгээд хурдан гарч ирж байгаа шүү байна. Тэгээд за хүлээж байна. Гарч ирдэггүй. Ийчээсэ. Нэг цовчоо нэг айгуул. За амирсэ. Одоо сар ирхэлнэ. Одоо өөрөө ирхэлгүй, аавыгаа ирхэлүүлнэ. За ээж гарч ирдгүй, ачаа байхгүй. Яса. Бүр жижиг болц харагдаад тахтаа шүү. Бүр жижиг. Энэ гарч ирэх гэж ингэж удаж байгаа юм уу? Жинхэнэ юм байна. Ээж ингээд цэцэг энэ тентхийн цэцэг харж явдаг. Би ганцаар явж байсан бол энийг тоож анзаарч чадахгүй ингээд дээгүүр хараад яв. Тийм гоё цэцэг байна гэл. Тэр цэцэгнүүд бол гэхдээ арчилахад хамгийн гайгүй цэцэгнүүд тий. Тийм цэцэг. Хийдэг гэдэг нөгөө Америк явсан чинь яасан гэлээ ээж аваа миний хүү сайн өгөхгүй манай цэцгнүүдээ ууслсан уу гэж золбох шоолоод байсан шүү дээ. Ингээ гоё арчилдаг юм байна л да. За бид гурав сая хоолоо идчихэд одоо кофе уухаар явж байна. За. Гоё юм уу байна. За ээж аваагаа босоод хоол идээд кофе уугаад тэгээд чонжоор автобусанд суулгачлаа. Одоо маань хөр өөрөө хоёроо тосч аавна. Би одоо ингээд терминал 2 руу одоо ажлаа хийх гээд томилолтоо эхлүүлээд одоо Кореан ирээр манай хүмүүс маань бууж байгаа. Тэдрийг тосч аваад 4 шөнө 5 өдрийн аялалд авч явна да. Одоо терминал 1-ээс терминал 2 руу солихгоод доогорх трейнер суух га явах гэж байна. Энэ зөндөө иржсэн мөртлөө ерөөсөө ингэж трейн сууж үзээгүй юм байна. За манай хүмүүс би дээр ирсэн байгаа юм байна. Кореан Air-аар ниссэн. Кореан Air 2042 дээр 18 бус юм байна. Өглөөний мэнд 2 дахь өдөр эхэлсэн байна. Бид нэр Гучан гээд Web Park-д тонж байна. 7 болж. Өглөөний мэнд сайхан амарсан уу? За. Тэг унтаж чадваа. Шууд унтаж чадсан уу? Оо, ихсэн. Манай 3 Юхиджэн шинжилгээний процедур тэгээд шинжилгээ асуудалгүй сайн гарсан болохоор баяртай байна. За ажлаа амжилттай. баярлалаа. Хай манайхаа. Захирэн одоо шопинг хийхээр явж байна бид. Эрүүл мэндийн шинжилгээ маш ок болсон. Харилцаараа юм уу нараад? Харилцаараа юм уу? Ямар шиг байна да яаж
нэг асуугаад харилцаа би ганцаар ингээ явж байна да. Чи бүү чимээ. Би гэр байна гэж хэлчихэрэл. Одоо ингээ явж байна. Ингээ явж байна да одоо. Шопинг хийснийхэн дараа үргэлжлүүлээд бичлэг хийх байна. Одоогоор ярих хүн байхгүй. Ярих юм юу ч. За манайхан ямар наймаа хийвэ? Фүү, дүүлгцсэн юм шүү. Оливиан. Ямар наймаа хийвэ? Оливиан. Ямар наймаа хийвэ? Энд чи бүр зөндөө юм авсан явжтэй нараа. Касагентага. Тийш эмхтэй хүмүүсийн гой сайхныхаа юм авч штэ тий. За манай одоо хэдэн өдөр? За өнөөдөр ажлын 2 дахь өдөр. Өчтөр ээж аваагаа гэр мөрт аваачаад өгч чадаагүй хэлтгэрч ихтэй явж байгаа. Сая өнөөдөр тимийнхаа хүмүүсийг спад оруулчаад өөрөө бас гялж жоох амарч аваад одоо гялс голоор нь нэг цагийн зай гарангуут нь дипломынхаа амигаас хийж багш руугаа явуулах гээд май янзлаа байж гин. Тэгээд өнөөдөр болохоор өглөө манай хүмүүс эрүүл мэндийн шинжилгээг өгсөн. Тэгээд эрүүл мэндийн шинжилгээнийхаа дараа өнөөдөр халуун аршаанд спанд орж байгаа. Тэгээ одоо оройн хоол идээд чөлөөцөг гарна. Тэрний дараа өөрчн маргааш нь бас хануг виллежээр яваад гадуур баах явж агаад тэгээ жоохон дэлгүүр хэсэг цаг өгөөд тэгээд шинжилгээнийхээ хариуг аваад ерөнхийдөө байж байгаа. Тэгээ энэ хэдэн өдрүүд болохоор Гучаанаар яваад Гучаан Чонжу имшил гэсэн газруудаар явж байгаа. Тэгээ сүүлийн өдөр энэ чонд очиж хоноод хүмүүсээ 5 дахь өглөө гаргаж өгөх тийм томилттой явж байна. Гэрээ тойрол яваад байгаа. Өнөөдөр 3 дахь өдрийн өглөө. 3 дахь өдрийн өглөө болж байна. 7 цаг 50 минут. Хүмүүс авах гээд буудлаасаа гараад хүмүүс авах гээд явж байна. Хүмүүсээ юунаас авна? Буудлаас нь аваад өглөөний цэнд орчоод тэгээд Чонжу манай хотоор нөгөө эртний тосгоноор аялаад шинжилгээнийхээ хариуг аваад тэгээд бас тиймэрхүү аялал. Өнөөдөр тиймэрхүү бийж хөтөлбөртэй байгаа. Өчигдөр нөгөө шөнө диплом эжингээс суугаад нэг явсан. Өнөөдөр өглөө 6 цаг туссан. Тэгээд жоох ядарч байна. 5 дахь хүртэл газ диплом явуулах хэрэгтэй. Өнөөдөр маань бас юм хитэж байгаа. Амар өгцөн завгүй болцсон. Тэгтээ яг ямжуулаад гоё байна. Ийм бас 12 хүнээс судалтай. 9 хүн. Тэгээ би өөрөө нийт 10 хүн. Энэ яг хатан юм шүү. Энэ хатан байна. Энэ баг хатан байна. Тийм биш. Одоо хороо найраад юу хайчих. Тийм баг. Захаа өнөөдөр ажлын 3 дахь өдөр шар тэнгисийн ирэг дээр Гучаангийн хотын шар тэнгисийн ирэг дээр хүмүүсээ авч яваад далайн иргэн хоол идээд орой нар жарахыг харж байна. Тэгээд
ажил ямар ч гэсэн аваа 3 өдрөө дууссан, эмнэлгийн үйл ажиллагаа дууссан. Одоо маргааш бас жоох аялж явж байгаад энэ чонд очиж хоноод нөгөөдөр өглөө ирэх хүмүүсээ гаргаж өгнө. Манай хүмүүс энд ингээд явж байна. Хисаатай хоол идэн. Өнөөдөр одоо 3 сарын 25 гэхэд айгүй гоё дулаахан байна. Иймэрхүү. Энийгээр цагтлаа нисэл. Иймэрхүү шалтан юу хөхтэй. Наач аргач байна. Амжилт. Гайхамшиг үргэлжилсээр. За манайхан зураг авалтцгааж энэ зураг авалтын үйл ажиллагаа явагдаж байна. Зураг авцгааж байна. Зураг авалт явагдаж байна. Яа үнэн сэтгэлээсээ авч шүү. Энэ доошоо моошоо суугаад тэр одоо ингэж за өнөөдөр ажлын аялалтай ажлын 4-р өдөр болж байна. Өнөөдөр Күчаан Опсон гээд цайзаар зугаалж ийн хүмүүсээ зугаалуулж ийн манай хүмүүс энд байна. Одоо эндээс Имшил чиз парк ороод тэгээд шууд Инчон руу явах үйл ажиллагаатай байгаа. Манай 2 үйлчлүүлэгч ах уу явж байна. Зугаал байгаа. Тэгээ одоо өнөөдөр иймэрхүү үйл ажиллагаатай явж байна да. Энэ удаад их бичлэг бас хийж чадахгүй байна. За нааша манайха ийшээ ирээд ийшээ орон заяа. Дотор нь орж агаад энэ цонхыг 3 онгоолгоод хүслээ 1 онгоолгохдоо 1 хүсэл бодоод тэд цонх байгаа. За зэрэг хийж болсон зөндөө цонх байгаа. Аха хаагаад нэгээд хүслээ шивнээд за бичлэг шүү манайхаа. Хөөхөн манай хөөх ихчнэр энэ удаагийн аялал гоё наа. Гоё. Жоо хогтуч их чараа жоо хоохон шиг. Ди их жоо хоохон шиг. Исэн чи манай 2 ихчэн Монсын дам дамаа баахан танилтай 2 ихч байсан байна. Бүгдийн таньдаг. Бүгдийн таньдаг байсан байна. Тэгээд ингээ гоё явж байна би тэгэд цаг агаар гоё. За манай Аялал дуус болоог байна. Болоог байна. Маргааш болно. За манай хамгийн хөөх ихч байна. Шугаман бүжигчин. Шугаман эрка. Тэгээд ингэн яа нэлээ? Тээж таашаа салгам. Эрхөөрг. Жохоо гişиг. За манай галзуу ихч ядаргаатай ихч хаана нэ? Гарах уу? Яг хотоо явж Манай ихч ядаргаатай юм гэдэг модонд оруулсан. яваад ингээ харин зогтчихсэн ч Манай группид гой модны үгнүүд зааж өгдөг ихч байгаа. Ядаргаатай нэг үг хэлэл ядаргаатай. За манай оргил ингээ явж байна. Манай хамгийн залуу одоо тимийн хамгийн залуу ганц зурагч. Манай нөгөө ихчнэрийн зургийг аваад нөгөө ч гэж ста модны. За манай тэнд босс хаантан ч юу лээ. Ноён. Тийм байна. Ингээд явж байна. Тэгэл бороо. Манай 2 хөөрхөн ах ихч 2 байна. Ятраагүй. Ерөөсөө ятраагаа. Жаа ядарсан юм шүү. Шууд ядраагүй. Ерөөсөө ятраагүй. За мадоя их чинь. Энэ цайз болохоор Күчаан Опсон гэх Күчааны цайз. Япончуудын дайнаас хамгаалж цагаан ирэм шиг ингэж байсан цайз байгаа. Тэгээ ингээд эндээ орж нуугдаад энэ хэсэгтээ орж нуугдаад ном сум юм жижиг юм юу шиг юмнуудтай, цонх шиг юмнуудтай тэрүүгээрээ ном сумаа харваад одоо тэр энэ харагдаж байгаа энэ цонхнууд нь эднэр энүүгээр харвдаг. Тэгээд энэ үүдэндээ ийм гоё хөшөөтэй тэр нь болохоор
тухайн үеийн хүмүүс толгой дээрээ энэ чулуунуудыг нэгээр нь зөөдөг байсан дурсгалд ийм хөшөө барьсан. Тэгээ нэг ийм том цогцлбор энэ уулынхаа энд солонгосчууд нуугдаж японочдоос нуугдаж яасан. Тэгээд 1921 оны 21 он биш 1900 он байлаа. Тэрний тусгаар тогтнолоо хийхэд энд 2000-аад 2 саяад хүн үрэгдээд тэгээд тусгаар тогтнол эндээ аврагдаж чадсан гэсэн ингээ түүхтэй. Тэгээ энэ ЮНЕСКОд орсон өв байгаа. Энэ Кучангийн хотод болохоор дэлхийн ЮНЕСКОгийн өвийн 7 гайхамшигт энд байдаг ийм Кучан гэдэг ЮНЕСКОгийн өвийн хот гэж солонгосууд өөрсдөө нэрлэдэг ийм хот байна. Тэгээ манайх аялалдаа энэ удаагийнхаа аялалд хүмүүсээ энүүгээр аялуулж байна. Ер нь насны хувьд дандаа 40, 50, 60-тай хүмүүс байгаа учраас ийм түүх болон wellness ийм алжаал тайлах юмнууд зориулсан аялал байгаа. За манай хүмүүс энд ингэ явж ирсэн чи эндээс ийм олон сурагч нар. Имшил чиз парк дээр ирлээ. Манай унаа машин ийм бенцтэй явж байгаа. За имшил чиз парк 67 оноос хойш энэ яг явдаг цагтаа юм байна. Чигийн цаг юм уу? Ажилт юм уу? Яг ажиллаж байна. Гэсэн цаг гэж хэлсэн чинь манайхан яг зочтой газар юм. За тэгээ. За 1 2 3 и. 감사합니다. 그래, 평화역에서 했어. 그래. 이건 내가 했을 거라고 생각했지. 24만 원 나가셨네. За ирж байна.